Eco-Rights компани албан ёсны эрхтэйгээр Mobicom корпорац, Голомт банк хамтран үзүүлж байна. Арай мэд үзэгчтэй. 3 сая нэвтрүүлэг эхэлж байна. Та бүхэн гэртээ нэмжлээ суугаах. Хүн өдөрт 15 минут инээхэд нэг өдрийн нас нэмэгддэг гэдэг эрдэмтэд тогтоосон. Эрдэмтэд тогтоожээ гэдэг үгэнд хүмүүс итгэдгийг эрдэмтэд бас тогтоосон. Тэгээ ямар ч байсан хүн 15 минут инээхэд турдсан байна. Дээрээс нэг нас нэмдэм байна. Тэгэхээр манай нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүс манай нэвтрүүлэгт оролцоод 3 сая төгрөг хожоод гарна. Харин инээмсэглсэн бүх хүмүүс гойлог бий болон урт насыг өөртөө авахна. Ингээд тайснаа хоёр гайхалтай жүжигчнээ халуудаг таслаар өгч авцгаа. Жүжигчин Бат Төмөр. Жүжигчин Баяр Магна. Яг энэ хоёр талаас гараад тэгэхээр яг 3 сая төгрөг гарч ирж байгаа юм шиг надад санагддаг. Та хоёрын инээд бол одоо Монголын зах зээл дээр хамгийн доктортой байгаа. Тэгээ инээмсэглэх төдий чи яг хүмүүс мөнгө яагаад гэвэл битэрийн мөнгө биш болохоор. Яг тэгвэл өнөөдөр яг өөрсдийнхөө мөнгөний юм шиг хандах уу эсвэл өөрсдийнхөө мөнгө биш юм шиг энэ тайзан дээр сандах гэж байна. Хүний юм шиг хандъя. Өнгө нь ижлэг. За ингээд хоёр жүжигчтэй садал дээр нь урьж байна. За баярлалаа. За ингээд манай нэвтрүүлгийг дөнгөж анх удаа үзэж байгаа хүн байх юм бол энэ нэвтрүүлэг ямар дүрмийн дагуу явуулдгийг та бүхэн тайлбарлаж өгье. Хэрвээ манай нэвтрүүлгийг байнга үзэгч бол хэсэг хугацаанд утсаа оролцох боломжийг олгоё. Эхний 1 минут бол 100 сая төгрөг, 2 дахь минут 300 сая төгрөг, 3 дахь минут 500 сая төгрөг, 4 дахь минут 1 сая төгрөг, харин 5 дахь минутын боломжийг та ашигласнаар 3 сая төгрөгийн эзэн болон гэртээ арих боломжтой. Энэ бол хамгийн амархан мөнгө олдог газар. 3 сая нэ шоу нэвтрүүлэг эхэлж байна. Би ажлын байраа банк танилцуулах болгонд намайг авж байгааг нь оператор залуу үргэлж гайхдаг. Гэхдээ телевизийг нэвтрүүлэг болвол хүн нэгэн үргэлж шинээр үзэж идэг учраас би заавал тайлбарлах ёстой. Энэ бол манай нэвтрүүлгийн дүрм. За ийшээ харуулна уу? Энд бол ногоон давчлуур. Энэ ногоон давчлуурыг дарснаар оролцогчийн маань цаг гүйж эхлэн тэг 1 минутынхаа боломжийг ашиглаж чадах юм бол улаан давчлуур дарагдах болно. Улаан давчлуур дарагдсанаар оролцогч мөнгөтэй болох боломжтой. Ингээд шоугаа эхлүүлцгээе. Нэвтрүүлгийн ивент төлөвч Mobicom. Хүлээлтээс илүүг. Нэвтрүүлгийн ивент төлөвч Голомт банк. Хүлээлтээс илүүг Mobicom. Тайзнаа аз заяа. Санаа намайг заяа гэдэг. Би наранталцах дээр хатагаар гутлын ногоон дээр зогсдог. Сайн уу азаа? Сайн уу заяа? Ер нь бол тэгээд аль болох ер нь улаан урдраа өнгөрөхгүй гэл үтсэн болгон зарахыг хичээдэг. Тэгээд тэгтэр нь бол би хүн үлхэж байгаагүй хүн нэмтэн дээр 46 сая зүгээр гутал зараагүй. Зөв шударгаараа сайхан тий 8-га бизнесээ хийгээл байж байгаа юм тий. За амжилт хүсье азаа. За Цаг явах уу? за явъя. За цаг явлаа. Нилээдэн жилийн өмнө манай нарантуулцахын нэг манай хүнсээ зах шатааг гэсэн. Манаач миний хүнсээ зах гэж явах та нарантуулцахын хүнсээ зах шатааг байхад нэг 100 айгүй хүнтэй жахтал нэг ах хоёрыг гутлын хот ханд оруулж ирэл аха хүнсүүдөө сайн болж ийн гэл хаад нөгөө ах чи дуугүй ах гэсэн. Тэгэл хүнс юзал болоод аха авах уу гэсэн чил. Ахын манай эхнэр гэл гэсэн чинь эхнэр шиг зүгөө юм дүүл эхнэрдээ үзүүлчихэж гэсэн чинь гүү дүүл аха наач эхнэр чи яг танд эхнэр чинь таалагдана. Таны бие чи ярьцаанаа бариун дээр жанзынхоо зөгч ийн гэл би тэгэл нөгөө ах чи гутлаа зараад тэгээ нөгөө ах чи гутлаа аваад явсан буцаж ирэл ах гутлаа буцаая гэл гэсэн чинь яасан бэ аха манай эхнэр гэл гэсэн чинь яас эхнэр чинь таалагдахгүй юм гэсэн чинь чи дугаалд ямар их ярьдгийг би манай эхнэр гурил аваад ирсэн чи надад гутлаа авчих ясаар байгаа тэгээд Үнэхээр сайн шахсан биш л улаан хүүхдийг үнэхээр өнгөрөөгүй бэ те. Манай ихнэр гэж харин сонсохгүй байх яриад авчихсан чинь дараа. Ихнэр гурил аваад ирсэн хүнсээ захраа явж байхад би хүн ихтэй нэг шамбаралт явж байхад гурил цаас. Тий. Чи саяхан яриаг гайхалтай сайхан 100 сая төгрөгөөр зарж чадлаа. Одоо чамд
300,000 төгрөгийн төлөө үзэх Өөр юм байна. боломж байна. Үргэлжлүүлэх. Боцоор инээд өрөө. Манайх дэмжиж өгөөрэй. Үргэлжлүүлье. За тэгвэл халуун дээр нь сайхан үргэлжлүүлж. Цаг. Би 10 жил мөлдөө урлагийн үзлэг үзүүс ордгоо өөрөөсөө солгоолоо гэж боддог ч явах одоо солгоолоо толдоо тэгэл хотод орж ир найзуудаа каракед орлоо гэл мөлөө байж манай найзууд чи яагаад дуулахгүй дуултаа гэлсэн чинь үгүй найз дуулж чадахгүй гэлсэн чинь за чи дуулчих гэлсэн чинь би нэг 10 жил дээрээс суусан нэг 4 мөрт орсын 4 мөрт дуулдаг байхгүй тэгсэн чинь манай найзууд нам хөөргөөлж байгаа халтсан зүгт чи болж штэ чи болж чамд орс дуу зөхт юм байна чи өөр орс яриатай яриатай гэлсэн за гэл дараа нь ангийнхаа каракед ороод бас нийлээ сууж байгаа сууж манай ангийнх намайг за дуулаач яхаар би чи жоо халтсан. За, yo, Гилиу бабуси, два взяли гуси, один сери, другой бели, два взяли гуси, один сери, другой бели, два взяли гуси гэсэн. Манайх чив чимэг болсон. Тэгсэн жил би ч өөрөөсөө амар авчлаа гэж бодсон жил манай ангийн дараа микрофон өгдөө. Азаа чи одоо битүү угаараа гэсэн. Яасан бэ гэсэн чинь согтохороо солгоо гэдгээ мартчихтэй байна гэж бодсон. Тэгэл миний ерөөд карьер дууссан да. Карьерч гэж нэхлээгүүл тэгэл. За. Гэрэлтэс гүтдэг. За. 300,000 төгрөгийг инээдийг зарж чадлаа. Одоо чиний хадаас 300,000 төгрөг байна. 500,000 төгрөгийн төлөө азаа үзмээр байна азаа. Азааг үзье да. За. Амжилт хүсье. Цаг. Бид нэг гутлынхаа нагманы хэдэн 10 хэдүүлээ нэг маск бардаг шиг Монголын нэмслэгээ тоолд үзсэн. Магнахын нэг номер дээр миний энэ батинг 30,000 авсан ингээл миний энэ тэдэрээс хамт дээр авсан ингээл ярьдیں۔ Тэгсэн чи бид нар чинь нэг игнэгээр баг 10 хэдэл цуцсан шиг. Магнах хин гутлаарсан хин зарсан бэ? Гэл бас нэг Монголын бас од домог хүн чинь бас тий. Тэгэл гутлаар чи гэл хин зарсан бэ гэл наран туул зогсдог. Тэгэл од хүн гутлаасаа бахархаад аим бахархсан. Тэр аяхан за наран туулын гарууд байна даа гэж бодчих. Тэгсэн чинь магнах тэгэл миний батинг 3 оноо салтсан гэж бодсон. Тэгсэн чинь бид нар бүр бодлороо тэгсэн чинь тэр байгаа хүмүүс бүгд инээгээл тэг магнахаас бол нэг бүтэн тоглолтыг бид нэр ингэж ингэж нэг ичиж үтсэн. Ичиж хошиг номер нэг чи балаа юм бэл дээ. Тэгээд за нэг онгоо гэлзуулчих нэг манай За, энэстэйг асуу. Онгоо ялцуулчих гэдэг чинь цагийн дуусгаад байсан чинь тасгаас онгоо ялцуулчих гэдэг явчлаа. Захихаа хэллэгээс дөрвөлж шүү. За нэг 2:40 ярьцмээр Тэр чи ямар номер үү би яг тэгдэв сахаас авсан гэ тий. тэг 3 оноос алдсан гэдэг. Тий. Тэгсэн чинь тэгэл хавь хүмүүс чинь ингээд хошиг үз инээмээр тэр хүмүүс ингээд инээмэл бид Тэгэхээр та нар багцсан юм байна шүү дээ тий. Тэгэл хин зарсан гэж тэгсэн чинь л байхгүй. Тэгэл тэр хүмүүс баг хошиг дуусан тул бид нэрийг инээх юм гаргал баг бид нар л авч инег гэл. тэгж санагдчихлээ тий азаа. За ингээд 500,000 төгрөгтэй. Одоо чамд 2 даваа байна. Эсвэл 500,000 төгрөг аваад гэртээ арж болно. Эсвэл 5 хоног наран тулаар гарахгүй амарч болно. За болио энэ үртэл. Ханзан аваад. Тийм За. үү? Энэ удаа цагийн шийд. Сүүлийн шийдвэр. Болио. За. Гэхдээ би нэг үзэгчтэй ч юм уу инээлгээд ч юм уу таар нэг онгоо ирээд онгоо ч манай дүүгийн оюутан ангид тусан гэсэн. Тий. Манай дүүгийн ангид тэгээд оюутан ангид багш намаар шалгад тавсан гэсэн. Тэгсэн чинь за алах голын дээд Оросын талыг үддэж байсан Баатар хинбэ гэсэн чинь өгөөч ангийн хүүхд модж ижил канон үлдэр гэлсэн. Тэгс багш нь юу гэнэ гэсэн чинь багш жокоо шүү нэг буудлаа андуурч гэсэн. Ингээд Сайт өргөө байдаж таа. За одоо үзэгчтэйгээ инээлгч игээд нэг. За. За баяр үргээ амжилт. Ацтай баяр үргээ. За орчоод гараад ирлээ 500,000 төгрөг очлоо. Ер нь бол боломжгүй зүйл гэж үгүй. Манайхаар ирээд оролцоод үзээрэй. Юмны бас тун хэмжээ тохирол болно гэж одоо 500,000 аваад гараад ирлээ. Интернетээр аялж, мессеж бичээд кэнди цуглууд маань л байна. Мобилкомын шинэ дугаар бүтэн жилийн турш сар бүр өөр онцгой бэлэгтэй урамшуулалтай. Сүлжээнд хязгааргүй яриа, мессеж, бонус нэгж, дата гэх мэт олон бэлгэнүүд таныг хүлээж байна. Хүлээлтээс илүү Mobicom. Хэв маягтай тохируулан дизайна, валюта, данса, сонгодог карт. Тайсна Бямб Баатар.
За нөгөө юм явтраа. Сайн байна уу? Та бүхний нүчийн халуун мэндийг хүргэн дэвшүүлье. За баярлалаа. За би эхлээд та бүхэнд өнөөдрийн одоо нэвтрүүлэгт илэглэлээр оролцож байгаа. Тэгээ одоо Батбол даргаыг илгэлж үзүүлье та бүхэнд. За цаг явуулах уу? Болоогүй байна. За. За үсийг нээж жоохон муухан болсон. Карамалтсан байна. За явуулч. За сайн байцгаана уу та бүхэнд энэ чи халуун мэндийг хүргэн дэвшүүлье. Батбол өглөө ажилдаа алхаж гарна. Барилга өрөө завгүй. Орой харин харихтаа автобусаас суулгын шүлэг байна. За тэгээ би бас унгалдаа мохлогтойгоо хамтарч ирсэн. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ чи халуун мэндийг хүргэн дэвшүүлье. Тэгээ батаг руугаа амсаж амар гоё юм. Батаг манай нэвтрүүлэгт орж исэн шүү дээ өмнө нь. Нөгөө жоохон багтаа хідэн настай байсан гэж би асууж ирсэн. Тэг. За би чамаас нэг юм асууя. Чи унгалдаа ирэм үү юм юм уу? Би ирсэн. Бууж хатаж шүү юу гэднэ? Та өөрөө ирэм үү юм уу? За би ер нь бол ирэлтэй. Би одоо за юу басараад байгаа бэ чи. За би та Цагтаач кинон дээр манай охин галзуурч байдаг шиг. Батаа мэн галзуурч. За баярлалаа. Одоо та бүхэнд харах хамтгийн дуучна лавгаахаа илгээж Оо үзье. ч өргөжлүүлсэн юм уу? Өргөжлөх юм байна. Амжилт Өргөжлүүлсэн. За. За. За байцгаа. Байна. За. Батулгаа өсийг авчихгүй юу чи? За. За. Chambermen nasırke Hedodo tokce Ngozak santman Chamak me shirtıket Sarıngamandıce Uzak santman Хулаагаа талга амар гоё дуулах юм. Тэгээ надад хамт нөгөө болцоо явах юм уу? Юу ярьч ба. За би та бүхэнд үргэлжлүүлээ чимэд саягааг илгээж үз. За би 92 саглыг илгэлье. За. Eri khayrazagal Engri khayrazagal Teri khayrazagal Tengri khayrazagal Эрхэм өндөд надамжтай ардын хөвсглийн гэрэн дөрвжлэнгээ зориулсан хөчөд бүх хэм барилдааны дөрвийн давын хөглөхөд бэлэн боллоо. Баруун талын нэргөө мөгнөд аймгийн гаслан бүрүүгэрд зүүнт за яана яах вэ? Болох байсан. За 54 батагаа энийг чи Би чамаа авд илээ шүү. Чи энийг л ш. за баярлаа. хамаг юм асуултаа Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олимп банк. 3 саяны шоу нэвтрүүлгийн ерөнхий тэтгэгч Голомт банк тайзнаа ариун зул. За сайн юм өнөдөө. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ариун Зул гэдгээ. Ямар үзүүлбэр үзүүлэх гэж байна вэ? Ер нь өөрөөтөө тохиолж исэн хөгжилтэй явдлуудыг ярина. За. Энэ нэг гэдэг юм бол итгэлтэй. Итгэлтэй. За, билнэ үү? Билээ. За. Би ч инех юм шиг санагдаж байна. За, цаг явлаа. За, намайг ингээд багаасаа төрөхөд энэ минг байсан. Тэгээд манай аав хараад намайг анхны хийсэн үйлдэл нь гэхээр харж ирсэн миний мингийг харснаа. Энэ байсан гэсэн. Тэгээд би тэр өдрөөс хойш агаад руу очисон. Тэгсэн чинь манай ээж ингээл агаад руу очиж үзүүлсэн чинь харж ирсэн. Дахиад 3 хийгсэн гэсэн. Тэгээд тэрнээсээ хойш мигтэйгээ байсаар л энэ одоо ч хүртэл байсаар байна. Нэг өдөр би дүүгийнхаа дэвтрийг үзсэн. Тэгсэн чинь дүүгийн дэвтэр дээр миний зураг байж идэв. Тэгээд би гайхал хөөе наа чи яга миний зураг байж байгаа юм гэдгсэн чинь урдаас харж ачсан. Хөөе ана багш л өөрөө чиний даалгаврыг өдөр болгон хийдэг тэр тэнгиж харах юмсан гэдээсэн шүү дээ гэж аав тий. За дараач хандлахаараа нэг софтвер павд ээжлэх юм л дээ. Тэгэл унтаад ээжгэн. Тэгсэн чинь зөөгч наатаа сэргээ явуулаач гэсэн чинь харж ирсэн. Үгүй эн чинь сэрэг болгондоо тооцоогоо ичээд байгаа юм аа гэдэг. За амжилт дараагийн шатанда гоё юм ярина шүү. За, ариун зулаа наашаа ардаа. Яг наачаа жинхэнэ үү те?
Тийм. За. Айгу яг хамралынхаа үзүүр төр мигтэй юм шүү дээ. Харин. Чи тэгээ дараа минг судлалын газраас ингээд харсан уу? Тэнцээний мингтэй ахаар тийм байдаг, энчээний мингтэй ахаар ийм байдаг гэд уншиж ирсэн үү? Харин дундаа ганцх гэж лээ. Дундаа ганцынхаа. Нүүрэн дундаа ганц гэсэн. Дундаа ганцаа. За. Би ч ойлгосонгүй. За ямар ч гэсэн инээдтэй юм шиг. За, өргөжлөх үү? За үргэлжлүүлээд үзье. Өргөжлүүлээд үзгүй те. За. 300,000 төгрөгийн төлөөх тоглолт үргэлжилж байна. За ингээд алим идчихсэн юм байна уу? Ингээд зуны халуун өдөр алим аваад идсэн чи дотроос нь үт гараад ирэх бүр амар тий. За тэгээд манай ингээд нэг найз ингээд ярьж ирсэн. Тэгэхээр би үт гараад ирэх амар. Үгүй тэгтээ тэрнээс амар юм чи үтнийх нь талан байхгүй амар эзтэй тий. За жаараа нэг лепт гэдэг манай найз ирээд ингэ би шинэ байранд орсон өстө хөл өвдөж өглөө гэж. Тэгэхээр би яагаад вэ гэдгсэн чи харин манайх 9 давхартаа. Тэгээ чи хайшин танаа байр чи лепт хүм үү гэдэг чи. Үгүй байдаг л та. Тэгээ хараад очи лептэн дээр нарангууд 4 хүн орно гिचсэн байгаа юм чи. Тэгээ яаж 3 хүнийг ороод хүлээгээд дээж идэв. Төрүүлээд алхагчтэй ингэ. За байж байгаарэ. Надтай гэрлээч гэд нэг юм ярьчээ. Нэг ах ингэдэг байхгүй нэг ихчтэр очил. Үгүй чи надтай гэрлэж гэж. Үгүй би зоригтой. Бас их сэргэлэн үнтэй гэлнэ гэдгсэн чи. Үгүй би чамайг усанд сэлж явах чи авраа өстэй гэсэн чи. Үгүй авраад ах юу ийсэн чи. Тэгвэл чи сэргэлэн чи анаа гэсэн чи. Үгүй тэр цавны орол ихэн цаасан гэж бодож чинь гэдэг. За яжгараа. За. За баярлалаа мэдээ. Жохон сандарснаасаа болоод цаашаа явж чадсангүй. Гэтэ баяртай байна. Нэвтрүүлгийн ивент төгч Mobicom. Хүлээлтээс илүүг. Тайснаа Уганбаатар. Сайн байна уу? сайн байна уу? Уганбаатар гэдэг төмөр замын 2 дугаар анги замчин гэдэг. Дэлхийн тэнүүн жаргалтай, дээл бүс нь гоё л та. Хоймордоо нарны бурхтай, хажуудаа насны хантай. Миний Монголын ард түмэн сайхан аварцгааж гинэ үү? Сайхан. Сайхан аварч гинэ үү? За сайхан юмнаас гараагүй явж гинэ үү? Сайхан шинэллээ. Цагаан сараасаа өргөжлөл явж байгаа юм шиг ард чи зөндөө баяр болсон шүү дээ. Март Сэргийн баяр гээд тэгээ Инээдвийн баяр гээд. Чи яг цагаан сараар л явж байна ерөөсөө. Золгоот чи дуусаагүй мó? Дуусаагүй. За. Бид 3 дээр золгох гэж ирж байна тий. За. Гой золгоолт оруулж байна. Таслаага гэдэг шүлэг уншиж өгнө. Таслаага? Тий. За энэ бол 100,000 төгрөг хангалттай юу? Хамгийн байгаа л юм аа. Инээлх. За цаг явлаа. Хүн цурдалтай дарга нэрийг харахаар бүхнийм нь булчин чангарч бүхнээд минь хүрх юм аа. Айх өрхий таслааха. Ажлын араар суугааха. Арав толгороо тосоохоо. Ажлын араар суугааха. Албан цагаан таслааха. Гэргийн хүүхдтэйгээ хуурааха. Гиндүгэн дараад ховлоохоо. Таац суухан яриаха. Тавих баахан доттооха. Онсон шүмжилт урвааха. Очоо түүнийгээ таслааха. Хөөрхий таслааха. 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 Тоглох тавьтай нөө. Тулхалтай гэхлээстэй ёо. Хахаа намайг бодоорой гэдэг шиг. Таслаагаа гэж тасраад унтшгүй л гэж бодсон шүү дээ. Таслаагаас өөр юм байгаа юу? Басаа. Энд чи яг нэг юм хүүхдийн хөрх урлагийн үсгийн уран жиргээ мэргээд орж байгаа шиг шүү дээ. Тэг хөдөлгөөнд шилэг болоод тий. аюу хөөрх юм шүү дээ. нэг сэтгэлээ гавлаагүй хэлж болох уу? Болно. Манай улсын өрч магтаач юм байсан. Говьлтай аймгаад халуун сум яриад. Тэгээ амны бүгээрээ навж үлдсэн хүн би байгаамаа ингээд. Та бүхэндээ Монголын ард түмэнд сэтгэлээ гавж ирүүлүүгээ бичүүлэн атгая. За. 100 цаасыг өгөөхөө. Шинэ Монголын сүр жавхлан алдрыг алтаар сэлэн бадраасаар сэжир нарны очим манлаг амжилт бүтээлээрээ цэцгэлүүлсээр энэ үедээ дураалтай ирээдүй очтой дурсгалтай буян ихтэй булган сүлтээ өрхийг өсөх сумыг сунгаж байгаа эрхэм ард түмэн та нартаа боловс телевизээр хамт олон та бүхэндээ золбоо төрөлөө өргөё.
Амжилт бүтээл нь ариун их, алдар нэр нь хүндэтгэл бахархалтай. Хүмүүнлэг их арчлалын үед хүн ардаан баярлуулж хөгжил дэвшлэн ахиулж, орчлон харах цонхон болж, оюун ухааны эрдэмэн болж, гигэн гэрлэр гэр орон чинь гэж гэрэлт ном өрдмөр ухаан санаа чинь тодорж яахын. Үр хүүхдэрээ өнөр баян, өрөө мордороо хурдан баян, дайраад ирэхэд 70 м баян, дандаа буйн наривчж байхын үлдээтэй өрөөлөг Монголын ард түмэнд дэвшүүлэн айлтгаж байна. За баярлалаа. За ерөөл батар шиг. Гэхдээ манай нэвтрүүлэг бол 3 сая инээд хэдийг нэвтрүүлэг. Тийм ээ. Сомын гацлээ. Одоо бодол эсвэл коньяк бичааг. Сахир байна уу чи? Манай нэвтрүүлгийн хамгийн сайхан зүйл нь ерөөсөө яг өөр хүссэн хэмжээнийхээ мөнгийг аваад энэчээс гарч болох боломж бас танд ч байгаа. Хүн өөртөө сэтгэл хангалуун сайхан амьдрнаа гэдэг чинь сайхан. Хэмжээгээ мэдэх хэрэгтэй. Тий. За нэг 100 сая төгрөг болчихсон нэвтрүүлэлт болчиход тэгээд тий. Энэ нэвтрүүлэгт ороод өөрийгөө сориод үзчихлээ. Тэгээ баярлаа. Ингээ намайг таньдаг бүх хүмүүстээ баярлаа. Хэв маягтай тохируулан дизайна, валюта, дансаа сонгодог карт. Интернет ороод бүсэлжээрөө яриад бонус нэг жах юмсан. Mobicom-ийн шинэ дугаар бүтэн жилийн турш сар бүр өөр онцгой бэлэгтэй, урамшуулалтай, сүлжээндээ хязгааргүй яриа, мессеж, бонус гэж дата гэх мэт олон бэлгэнүүд таныг хүлээж байна. Хүлээлтээс илүү Mobicom. За ингээд дараагийн тайзнаа гарах оролцогч бол Цингис. За цингэл ба цингэлийнхэн зөвгөө бариад байгаа тэгэхээр. За сайн бацгаана. Сайн байна. Хошин илэглэлийн төрлөөр уулзах байгаа. Би Дархуул аймагаас ирж оролцож байгаа. За цингэлээ бэлнэ. За билээ. За тэгвэл цаг явууллаа. Манай нэг хоёр ах байдаг байхгүй. Тэгээ нэг хоорондоо амар сайн найзалтай. Тэгээ би нэг хүнд байлаас айгүй их авардаг. Тэгсэн чинь нэг найз нэг өдөр ихнэрээ гомдоочлээ. Тэгээ нэг найзаас яах вэ хүүгээ зөвлөгөө авсан юм байна. Тэгсэн чинь найз нь чи одоо ингээл дандаа чат, фэйсбүүк ингээл янз янзын орчин үе юм яаж хаа чи хуучны аргаар уучлах уу гэж тэгсэн чинь найз нь за тгийгээд тэгээ яах вэ захаа бичээгээ. Тэгээ захаа бичсэн байл та. Тэгсэн чинь орой нэг захаа бичсэн найз ихнэр тэгэл эвлэрсэн. Учиргүй инээлцсэн ороод ирж байгаа юм. Тэгээ яага инээлцсэн гэж тэгсэн чинь ихнэр нь чи миний ань арайч тэ нэр яасан гэж тэгсэн чинь чи 45 хүүхдээ хайрын захаа бичсэн байна. 44 алдсан байна. Хамгийн гол ганцхан зөв үг чинь юм гэдэг үг байна гэсэн. За ачаар. За ингээд нэг хоёр ялаа явж иж гэн л тэ. Тэгсэн чинь нэг нь ингээд баруун иргсэн чинь нөгөөх нь ногоо. Яг нэг хоёр ятаа хоёр нэг нь баруун иргсэн нөгөөх нь ногоон гэдэг чи юу гэсэн. Тэгээ мэдгүй би энийг бэлдээг байсан. Наашаа иржсэн манай нэг найз ярьчихгүй чи ойлгож гинөө гэдгсэн би тэгээд инээхин инээдэ инээхгүй инээдгүй гэдгсэн. Тэг инээхэд инээгээд инээхгүй инээхин инээгээд инээхгүй инээлээ. Амар тэнийг ин тэ. Хоёр ятаа явж байгаа нэг нь баруун иргсэн нөгөөх нь ногоон гэдэг чи. За. За 100 сая төгрөгтэй. 300 сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэх үү? Үгүй. Наа зураг яхаж барьж орж ирсэн. Энэ уул би дөөрөх хэвээр байсан. Би дөөрөх үргэлжлүүлээ. Чамд боломж байгаа юм шүү. Харин цэлмэн л дээ. Дөөрөхөр дөр ингээ хараад гарч дөөрэ чадахгүй шиг шүү. Чадаа шүү. Ямар ч асуудалгүй шүү дээ. Үргэлжлүүлэх хэрэгтэй юм шүү. За үргэлжлүүлэхийг хүсэж байна. Байлаа бүгдээрээ. Үзэгчид бод хүсэж байна. Би бас чааг чаднах гэж бодож байна. За баярлалаа. Энэ жоо хүчээр л болчихлоо. За. Гөө чи өөрийн сонгох асуудал. Чи яг одоо өөрөө тэгвэл. За үргэлжлүүлээ. Наа за. За манайх нэг ганц тэмжээд өчөөрөө. За. За үргэлжлүүлэх. Цаг явлаа. Хүүхд байхдаа нэг удаа ингээд ахтайгаа цуг шилэн өмнөөр тогж байгаад ингээ хамуурчихгүй.
Тэгээ ингээ хамуурчаад гэсэн чинь манай аав их дургу байсан юм аа хэвээр. Тоор найз нөхд нь орж ирэхээр ингээл аарийнхаа өрөөнд ормор гэл тосоод хүрэх. Ингээл гадаа гарч болохгүй ингээл галын хажууд баймаа гэл. Тэгээ ингээ байжсэн чинь нэг өдөр би эмээгэнд очсон чинь манай эмээ ингээ хөрх юмтай марганцтай усаар ингээ би юм начиж өгөөл иш минийх хүн хамуурна гэдэг чинь арсны чинь дотор нэг усандаа ингээ бөөсгүйхий хэлдэг байхгүй гэдэг нь заа гэж би ойлгож авчаад тэгээ гэртээ очсон чинь манай аав ингээл амар ууртаа ингээл зургт нуурт ингээ сониуучаа сууж тэгэхээр би аав дэрч бол гэлдэгсэн чинь яасан гэлдэг чинь тэгэхээр энэ хамуурна гэдэг чинь арсны доогуур ингээ бөөсгүйхий хэлт юм уу гэдгсэн чинь яасан бас бөөсдсөн гэдэг заач за цэлмүү Чамасор харугwe Чамасор гонэгугwe Данс дээр сүнсэн цай надад марик за дараа тон ойлоо Дараа тахта уулзъя гэдгээ 58 59 дээр хэлж чадахгүй. Тэгтээ уулзъя гэсэн юм шүү. Яг сая болон цэлмүүний зураг нь зөвхөн фон байсан юм шиг байна те. Гой харагдах. Тэгээд ард нь нөгөө рокт бай. Мөнгөчгүй буцлаа л да. Тэгэхээр бүх үгийн дуурайх юм шиг байсан байна л да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олимп банк. Тэсна цэрэн альбит. Заасан байна уу? Сайн байна. Гайхалтай сайхан харагдаж байна. Баярлалаа. Цэдэгийн цэрэн нэдмэд гэдэг 33 настай. Тэгээ Улаанбаатартай уугуул иргэн. Одоо хуваараа дүүнэртээ туслаа байж байгаа. За 3 сая төгрөг нийтлөө үзгээр хүрэлцэн ирсэн. Минутаа явуулах уу? За цаг явуулаа. Тэгээ хүүхэд байгаасаа л ерөөсөө нөхөрх охтуудын тоон дээр гэж боддог байлаа л да. Тэрээсээ болж чадахгүй байгаа яасан гэсэн бор арстагаас болоод иймэрхүү асуудалтай байгаа. Тэгээ ээж маань нэг удаа хэлсэн миний охиноо бортой битээ санаа зовж. Цэвэр Монгол хүн чигээр бор арстай байдэн штэ. Одоо чи Тухайдар женчнийг хар бор хүн байсан тэр чин бол Монгол улсынхаа төлөө явж байсан хүн бахарах хэрэгтэй. Тэгээ манай найзаа шоолоод хар нэг удаа хэллээ л дээ би сургууль дээр очиод. Үе та нар сонсчоо заяа жинхэнэ Монгол хүн чинь бор байдیں۔ Заяа та нар Тухайдар женчнийг хар ямар мундаг хүн бэлээ гэлсэн. Нэг их бүгдөө ингээл ухаарлын байдал дараа чимээг үжсэн чинь нэг сахилахгүй нөхрөөд юм манай ангийн шар. Тэр хаар Сүхбаатар. Тэгээд томсоо ханаа хадгалж ирсэн. За 100,000 төгрөг ажиллаа. Хаар Сүхбаатар. За хаар Сүхбаатар 100,000 төгрөгтэй 300,000 төгрөгийн төлөө өргөжлөх үү? За. Эсвэл 100,000 төгрөг аваад гэртээ ярих уу? За явчих. Явчих. За. За тэгвэл цаг явлаа. Тэгээ том болсон хойно ч гэсэн ерөөсөө энэ асуудал надаас одоо салаагүй явж байгаа. Би нэг судалгааны ажлыг дэлгүүр өдөр явжсэн. 5 сарын дундуур байсан. Энэс нэг жижигхэн юу бүхтэй бижагтай явж байгаа байхгүй. Чи нэг их чараа шүүе амар дайчгүй гоё хүлтэй охин би. Баярлалаа гэж байгаа. Яг дэрхгүй өмссөн юм шиг. За энийг байлээ. Тэгээд сүүлийн үед одоо 30 гарч ийн л да болцоонд эрчимтэй явж байна. Тэгээд ер нь нөхөр авъя гэж бодоо та. За яг болцоонд өргөдөж явдаг хүмүүс л нөхөрт гардаг баг. Би бол өөрөө болцоон зохио байгуулад өөрөө гүйжиж байгаа болохоор бүхэр авна л гэж ярина л да. Тэгээд болцоонд бас болцоо жоохон таархан болоод байна сүүлийн үед. Ерөөсө бүтэлтэй биш байна. Тэгээд энэнийхээ шалтгааны гайхаа бодоод исэн чинь энэ болцсон залуучуудаа бүгднийг каракурж хэрж ороод байгаа айгу буруудаад байна л да. Тэгээд яасан бэ гэсэн би каракудаар угаасаа ганцхан дууд болгох хүн байхгүй яг мэддэг ганцлалт байдیں۔ Тэр дууны юу гэсэн юм дуу байгаа. Харахо чамда дурлаад байна харно байна өөрөө мэддээ За харахгүй да. Тэсэ. Баярлалаа. За наадтай сайхан дуулаад явж байгаарай. За удахгүй хэмжилттэй болчихсон ёо. Яг тэр цагаа явуулчих гэдэг хоолоогоор явуулчихсан удахгүй нөхөртэй болохоор шүү. Нааштай гараад ирлээ. Аас тэгдэ сайхан байна. Гоё нэрхтэй. Бас сайхан мэдрэмж төрүүлсэн нэвтрүүлэг байна. Би ерөөсөө минутаа хараагүй ярьсан. Тэгээ хэд жоох удаа ярьчудаа л гэж бодож байна. Тэ оролцсондоо баяртай байна.
Дараагийн оролцогч Бат Эрдэнэ. За сайн уу Бат Эрдэнэ? За сайн байна уу? Энэхүү сайхан гайхалтай мөнгөний хор болсон өдрийг та бүхэндээ мэд хүргэж байна. За намайг Бат Эрдэнэ гэдэг. Би мөн телевизийн салбарт бас хүч төрж ажилладаг. За аль телевиз? SBN телевиз. SBN. Хүч төрж ажиллаж байгаа. Юу SBN оператор зурглаач найруулагч. Ер нь хоёр мэргэжлэгч. Нэг нь зурглаач, нэг нь хөтлөгч. Ямар нэвтрүүлэг хөтөлтэй? Нахиа хүүхдийн хөтөлбөр. Тэн дээр ноён амьс. Би оператор гэдэг болохоор гардгуу маа гэж хэлэх гэж байгаа болоо гэж бодчихсон. Бас тэгж яж бодно. За, маань нэвтрүүлгийн тайз чамд яг одоо бэлэн байна. Өөдөөс чинь авах чи өсөж байгаа цефэн доторх эд баялаг мөнгө чинь байж байна. За ингээд манай хоёр жүжигчнийг жоохон жумал зулгахтууд идэл чи мөнгөтэй болох болно. Цаг явуулах уу? За, итгэлтэй байна. За, цаг явуулаа. Манай хоёр найз нэг газар сууж ижил те баарнд. Тэгээд игсэн чинь нөгөө нэг найзтай хэлж байгаа. Тэнд байгаа нэг хоёр охиныг ингээ хоёулаа ингээ сайхан ингээ авчираад ингээ хэдэн юм тавиад тэгээ ПМ тавиад бүгдээр ингээ сайхан гараа гэсэн чинь нэг чихэн дуулдаг, нэг чихэн таг. Эргэж харснаа гэж өсгсөн. Тэгээд дараачихынд болохоор манай нэг бүрэг хэлтэй найз байдаг. Тэр манай болохоор танилцаа. За танах гэр хаана уу гэсэн чинь манах хоол гэдэг байхгүй юу? Хороолт гэж байгаа. Хороолтын хааны гэсэн чи өөгийн ад. Тэгээ дараачихын болохоор манай тэр найз нөгөө найз залуутай болохгүй юу? Тэгээ найз залуутай болоод ээжсэн чинь за энэ болохоо байлаа шүү. За вирус дуудуулъя гэж бодлоо. Аав намайг авичгүй гэдэг, аашин дүрхээр дондгийчгүй гэдэг, авичгүй дондгийчгүй мөндөө би. За энэ юм байхаа бодлоо шүү. За яадаг юм бэлээ вэ? Яадаг юм бэлээ? Үнэхээр. Яг үнэхээр хөтлөгч юм байна шүү. Яг үнэхээр гоё төгсгөл чадлаа. Юу ч болоогүй юм шиг гарлаа шүү. Баярлаа гэж ирсэн. Найзуудыгаа муухай доош нийчлээ сая тий. Найз ч боллоо доо гэдэг шиг. Интернетээр аялж, мессеж бичээд кэнди цуглууд маарлаа. Мобилкомын шинэ дугаар бүтэн жилийн турш сар бүр өөр онцгой бэлэгтэй урамшуулалтай. Сүлжээндээ хязгааргүй яриа, мессеж, бонус нэгж, дата гэх мэт олон бэлгэнүүд таныг хүлээж байна. Хүлээлтээс илүү Мобиком. Хэв маягтай тохируулан дизайна, валюта, дансаа сонгодог карт. Тайзна дараагийн оролцогчийг өрөе. Адар сүрэн. За сайн байна уу? Сайн байна. Сайхан орцгож байна. Сайхан орж байна гоо. Сонин сайхан юу? Наамтай. Танаахан сайн уу? Өөс буруу гараа явчих. За ингээд би Захын аймгийн Тосон зөнгөрсөн Монгол Сэлэн аймгийн сайхан сум хараар хөтлийн цемчход ажилт юм аа. За. Тэгэд олон хүн энэ нэвтрүүлэгт бас орооч барайч гээл зөндөө уцтдаг. Тэг өнөөдрөөс энэ сайхан шоунд оролцож байгаа. Тэгэд би бас баяртай байна. Тэгээд аав чинь Захны болохоор тий Адар сүрэн наарам би. Энэ дугаар манай нэг улсын ач улам байж сууж явах хэрэгтэй байна уу байхгүй юу? Байна. Тэр нэг нутаг. Тэрч тий. За. Би ч ер нь том гайг хүнд үзүүлсэн шүү дээ гэхлээд арслан болох нөгөө үзүүлсэн чинь та ингээ бодоол манай Захны том хүн нэг гэдэг юм. Арслан болох нь гэсэн та арслан болохгүй мэнэ та хөшөрсөн одоо муурч болохгүй мэн гэсэн намайг. Би нөө цаавч хэлсэн. За инээдэмтэй гамнаарай. Мэдээж аав Адар сүрэнгой нэрийг хайрлсан юм шиг байна. Тэгээ би Заханд 3 адраа байдаг байхгүй юу? Адар сүрэн марамб гэж одоо дээр байсан. Тэгээ дараа нь Адар сүрэн гавет гэдэг байсан. Заавалчсан манайхаа. За саадч хүмүүс нөгөө манай отгоч чанаа хийх вэ? Манайх. За цаг явлаа. За цаг явах уу? За ингээд Монгол улсын
Дархан авраг Эрдэнэ авраг ирсэн бол бас өнөөдөр ингэж мэдлэг зөвшөөрөх байгаа. Тэгээ өнөөдөр тэгээд бас энэ олон хүрэлцэн ирсэн ард түмэнд бас баярлалаа. Сайн цагааны хүсэж байна. Зүгээр яаж иглээ. Би жамаа яг харсан байна. Одоо би яг харсан. Ард та нар нэг зуны бэлтгэлд нэг юунд гал гарцсан байсан шүү дээ. Тэгээд яа. Би өөр замараг нөхөд урьдчилсан марг чиний бичлэгийг тэр Батэрдэн аврагыг дуурайж байгаа тэр гал дээр нэг өглөөд явдаа чи жоохон явдаа. Явна. Тэр гавн нөхөө. Минутгүй үед наадгаа яваад яах вэ? За ястаг гоё шүү. За өөр юм яах вэ? Өө яасан ч бодлоо шүү дээ. Гоо дуртайгаа. Гадгүй саяхан дүржлөөч. Самэцэн уудтай сага урдэн уу сайсан өмнө өсөрөө бүгд амсын дөрөө. Тэнд өнөөдөр шото манайда усын хурлын шүүчото янз бүрийн хэрэг шүүгэн гэж ярьсаар байгаа одоо ард түмний жоохон гомдооцсон тэгээ намайг одоо очоод нэг сайхан очоод ард түмнийг нийлгээд тэгээ хүрээ дээр чигээ тэгээд ингээ явуулсан би одоо ард түмний өмнөөс ингээ явж байгаа. Манай шүүчото янз бүрийн юмэр зэрэг нүүруудаас юмэр хөвөндөгөө дайрах юм одоо давчилах юм аа цагаж алхах надаггүй байна. Тэгээ одоо өнөөдөр ард түм ингээ бас сэтгэл санаагаар сайхан тэр бид би буруу яриад байгаа юм уу? Тэр бид баяр манай. Ямар ажил юм бэ? Амар ажил ёо. Тэгээд би юу царай зүс мөсөн юу? Яг гэлжигээд тиймстэй гэдэг нь яг би үлгүүд аваад тэмстэй болоосаа. Эсвэл авраг намайг ингэж одоо шоколадороо гэж чамд мөнгө өгчихгүй байсан юм бах та. За явуулсан 300 сая төгрөгтэй одоо 500 сая төгрөгийн төлөө өргөжлөх батраа. За үргэлжлэе. Чиний шийдвэр дуунаас явах уу? Оо чи өөрөө бит. За мөнгө тавган дуусгасан яваа тэгвэл. Тэгвэл гоё юм ярих уу? Гоё юм ярьсан. Сайн гоё юм ярих уу гэдэг. Гоё юм ярих. За минутанд дамжуулаад айл айлыгээ дуурайгаа үзээд явчих. За тэгвэл ТV-ийн ган тулг нөгөө нэг удаан ярьдаг тэрийг дуурай тэгвэл. Цаг явлаа. За бидний айлгаж байгаагаар бол 3 саяд бол их олон хүн орсон боловч энэ хоёрын царай бол хүүтэн төмөр шиг байгаа учраас инээлхийн тулд бол хүмүүс бол махан зулгааж томоо нэг цайж хамаг юм бол бороод гамаа. Гэсэн боловч энэ хоёрыг инээлэх хэдээд инээлгэн гэж бол олон арган хүн ороод зарим нь бол янз бүрийн юм ярьж инээж ойсхийн тулд бол аргаа борж байгаа ч одоо энэ хоёр бол нэг инээж хэлж тастай юм байгамтан инээж хүмүүдийн хоёр тэгээд би энийг одоо ятаа өөр нэг юм доо яхав дээ тэгээд би буйнгэн жага болчих яадын шулуун одоо би 3 сая төгрөг авах юм бол яад нэг нолор молор авчил да магна тэмцтэй энэ бас юм шударга хужаанах төгжсэн сэдвүлээ бас нэг нолор аваад бас нэг тийм ээ бас нэг яхав дээ ард түмэнд хэрэгтэй шүү дээ тэмцтэй чай бас нэг ард түмнийг хараад дээ шүү дээ чаа нэг авахтэй нэг нолор молор аваад бас нэг янз бүрийн болчмоор шүү дээ тэмцтэй за баяр үргээ 50 секунд. Тэгээд ч бас барилж мэрл ийм ботлол барилдсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ жил энэ ч уул нь уучраагүй нөмөх юм хийхд унахгүй ганцаараа юм чи бас санаа зовох зүйлгүй л байгаа юм л та. Гоё шүү. Явах уу? Өөрөө би гэлээ. За 500 байхдаа сая төгрөгийн төлөө өргөжлөх үү? За ингээд цаг явлаа. За ингээд Монгол улсын халаадаа чин Дархан авраг мөнгө утгаас энэ ууранд намайг ирээч гэд би тэгсэн тэгээд мөнгө утгаагаа олж үзүүлье. За юу юм л та. Би нэг хагасаа тэр нэг таргунд яваа. Тэр ганц мөнд л алдчихлаа чи. Тэр бүтэн садар юу ч алдгүй. Уурандаа гэтээсэн чар манаа нэг дуулгаач хэлчих. Аврагаа өнөдөр чи хагасаа тэр хагас та мөнд л алаад бүтэн садар бүтүүтэр тарг амарч яахгүй юу та. Та юундаа юм авахгүй яваад идэгдэг баг. Нэлээ гүрэлээ. За баярлаа. За тэгээд одоо би одоо сандарч болохгүй сайхан 50 юм бай. Тэгвэл. За өөртөө асууад өөртөө хариулаад байгаа. За баяа. За сая төгрөг. За 3 сая төгрөгийн нийтлэг тоглолт. Хэрвээ алдсан тохиолдолд ямар ч мөнгөгүй гэртээ харна. Хоцсон тохиолдолд 3 сая төгрөг нэвтрүүлгийн ялагч болоод 3 сая төгрөгтэй гэртээ харах нь байна. За. Тавргаа явуул. За. Гайм кавраг. За. Цаг явлаа. За.
За би Увсан аймгийн ярих сүм төрсөн. Тэгээд одоо би 100 өрхөм гэдэг нэвтрүүлэгт ороод одоо бүх амьдралаа яриад тэгээд би уйлал дуудаал тэгээд нэмэг хасахтаа уйлал дуудаал бүх амьдралаа яриад тэгээд ард түмэн аваа. Ингэсэн та одоо хүн дотор шиг мундаг нэм хасахтаа дуудаг. Комедиатор шигсэн. За бидэрт өөр үзүүлээгүй юмнуудыг үзүүлчихгүй. Дуугаа дуулаад үзүүлчих яах вэ? Тэ өөр үзүүлээгүй бүх юм үзүүлчих. Зүгээр муу явгын дууг яваатаач. За тийм. За тэгээ за. Тангин та уматина таба дере хисадирва хүй тамна хай та би шутун сабастон тэгмүүлта дуураатай болдон гараа дуурхаа байвал шурхалтай тань гэж боддоо таху хараа чиннага талтин та ландахай Үгүй нөхөө. Орон сая юунд зарцуулах вэ? Гэр бүлдээ сая нүний алах хөхт болсон. Гэр бүлдээс хажуугаар нь юу бэлтгэлийн уурга мург авдаг. Уурга авнаа. Бас барилтна. Барилтаа л авал. Тэгээ шалах одоо барилцаар байгаа дуусла даа. Тий. Уг нь багасаа эхэлсэн шүү дээ тэгэл. Тэгээ ямар сортой? Уг нь нэг Сум аймгийн байгаа байх. Байлгүй байх тий. Их юмны хаяа бас тий. Заалж жаргал амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. За. Ингээд өстө өндөрсгөлтэй байна сайхан алхын сайхан аваргуудын одоо уян шигнээс хүртлээ тэгээд өнөөдөр 3 сая эзэн боллоо сайхан байна тэгээд хүн өөрт байгаа юмаа сайн дайчилж чадах юм бол үнэхээр бас болд юм байна шүү. Хамгийн гайхалтай мэдрэмж бол мэдээж инээмсэглэх. Инээмсэглэж байгаа хүн илүү сайхан амардаг. Оройг гайхалтай сайхан амарж өнгөрүүлээрэй. 3 сая нийтээд энэ хүрээд өндөрлөж байна. Дараа дахин уулзлаа баяртай. Entertainment-аар боловсрол